Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ цахимаар хөдөлмөрийн чадвар төр алдсны болон жирэмсэн амарсны тэтгэмжийн хүсэлт гарах заавар танилцуулъя. Иргэн портал ceg. datgal.cg-ийн вебсайт руу орж нэвтрэх товчийг дарна. Дан системийн эрхээр нэг удаагийн нууц код, тоон гарын үсэг, банкны эрхээр нэвтрэнэ. Дараах цонхны зөвшөөрөх товчийг дарснаар нэмийн даатгал дахь өөрийн бүртгэл рүү орно. New профайлууд гэсэн цонх харагдах ба өөрийн бүртгэл дээр дарж орно. Даатгуулагч захим үйлчлэгээ авах цэснээс эмнэлгийн хуудас бичигдсэн тэтгэмж, хөдөлмөрийн чадвар төр алдсны тэтгэмж, эсвэл жирэмсний болон амарсны тэтгэмжийн төрлийг сонгон хүсэлт гаргах товчийг дарна. Дэлгэцэнд эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудасны мэдээлэл харагдах ба тэтгэмж авагчийн үндсэн мэдээлэл хэсгийн хоосон талбаруудыг бүрэн гүйцэд бүглэнэ. Цооштой талбаруудыг автоматар бүгэлсэн байх тул гараас өөрчлөх боломжгүй. Мэдээлэлээ үнэн зөв оруулсан эсгээ нэгтлэн өргөжлүүлэх товчийг дарснаар таны хүсэлт нийгмийн даатгалын байгууллага руу илгээгдэнэ. Хүсэлтийн түүхээ шалгах. Өөрийн профайл хүсэлтийн түүх дээр дарж ороход таны илгээсэн хүсэлтүүд харагдана. Хүсэлтийн дугаар дээр дарснаар таны хүсэлт аль цахим дээр шалгагдаж байгааг харж болно. Нийгмийн даатгалын газрын хяналтын байцаагч баталгаажуулснаар таны хүсэлт шийдэгдэх төлөвт орох бөгөөд хүсэлтийн дугаар дээр дарж орсноор танд олгох тэтгэмжийн хэмжээ харагдана. Анхаарал хандуулсанд баярлалаа.